За ингээд тоглолт эхлэж байна үзэгчтэй эхний довтлогоо Дархан United багаас нэг харуулжээ. Буцаагаад нээсэн дээрсэн довтлооны цаг дуусахад үхэж байгаа ямар гоё дамжуулалт бай. Содон жамцын төгсгөл. Хөлтөлбөр яваад орсон контакттэй довтлогоо амжилттай болсон. Лайлэлмороос алдаа салгачлаа. Тулаг гоё дамжуулалт байсан да. Содон жамцын довтлогоо амжилттай болсон. За бүтэн талбайг туулаад маш гоё дамжуулалт. Тулаг баруунда яваад орсон. За өнөөдрийн тоглолтыг бол үнэхээр сайн эхлүүлж шүү. За Нэлсний эсрэг бөмбөө барьцсан тулаг төгсөн. Тулаг багийнхаа эхний явааныг ямар тач авлаа. Нэлсэн мэд өөр түн дээр хамгаалт хийж байгаа. Доор Балжин юм хоёр намхан хамгаалагчийн голд орсон. Довтлогыг тооцож байна. Гэнсэм өөр. За их гоё дамжуулалт бөмбөний шилжилт тулаг сул шидсэн шидэл дамжуулалттай. Гэнсэм заслан дуудсангүй зодон жамцын эсрэг. Мөр баруунда шахаад орсон. За довтлогыг тооцохгүй байна. Дархан United яа. Довтлооны цаг дуусч байгаа. Нэг өдөрөөс шийдэл гүйцэтгсэн амжилттай болсон. Тэдэ туулах нэгээс гуруулаа гарч ирсэн байгаа. Өөрөө төгсгсөн соолгой төгсгөл амжилттай боллоо. Үгүй алхад ойрхон байлаа. Голоор тулаг гүүгээд баруунда төгсгсөн хоёр дахь боломжийг мэндэ өөр үүсгээд оноо авч чадсан. За Дархан United-аас бол нэг хожил илүү дээрээс нэг хожигдол дутуу. Бага Bryce Jones-ийн тоглолтыг оноо авсан бол Дархан United-ийн үлцээр гэдэг байна. За Bryce Johnson Цэрэнбаатарын эсрэг шахаад өөргсөн довтлогын амжилттай. Мөр өөртөө цаагаргаа дундаас шидсэн. Mackenzie Мөр тоглолтод амжилттай болж байгаа ихний довтлогоо. Өөртөө баасан дөрж бөмбөгийг нь хатгаад даш дөрж бөмбөгийг нь хатгаад авцсан. Довтлж амжсан. Үеийн хаалтыг хийж байна. За ингээд үзэгчтэй 2 минут завсарлаад 2 дугаар үеэр ирээд уулзъя. Тоороо оруулаад босгосон. Mackenzie. За зүүндээ яваад орсон довтлогыг тооцож байгаа юм байна. Нэмэлтийн шидэлтийг гүйцэтгэн. Их хүндхэн байдлаас төлгөөн. Давхадтай талбайр үүчих амархоо ороод ирлээ. Бродерсын хамгаалт ямар таар вэ? Бүгдөө хараад ажиллахээс өмнө давж орчоод байна. Ямар гоё дамжуултыг, ямар гоё төгсөгчвөө. Mackenzie Мөр lightly ташидсан. Тутлаа. Элмор хоёр дахь боломжийг үүсгэсэн. Хоёр дахь боломжоор оноо авлаа. Яг хүндрэл гаж. Баасан дөрж урагшаа өгсөн дамжуулалт Элмор бөмбөгийг хүлээгээд авцсан. Ахин нэг удаа цагирган дээрээс төгсгсөн. Зөрөө Андрес Мазотис Дархан United-ийн довтлогоо гол Bryce Johnson дундын зай шидэл дамжуулалттай болсон. За Bryce Johnson-гийн довтлооны тулаг хангалттай зай гараад ирсэндээ одын зай шидэлт дамжуулалттай болсон. 4-0. Яг л энэ байл бөмбөг дуудаж аваад байгаа. Энэ удаа залсан. Дүүлгөө мөрөнд хангалттай зай байлаа. Шидэлтэй ч гэсэн оруулсан. Ердөө нэг оноо олж ортлоо. Дүүлгөө мөрөнгө эсрэг Антони Нэлсэн зүүндээ яваад орсон алхамтаа томруулсан. Асуудалгүй байлаа. Өөрөө явж ороо задлсан. Идэрч авсан сов суул шидсэн. 3 онооны шидэлтээр алдсан. Гэтэ Bryce Johnson нэмээд Мөр ахаад нэгээр хаяад өгсөн. Лайлэлмор энэ удаа. Нэг цолгоогийн дээр. Сонесон доошо Bryce Johnson давуулаад өгсөн. Лайлэлмор их хайхрамжгүйч зогсож байлаа. гарч ирж бөмбөг авах хэрэгтэй. Эсвэл слант авах хэрэгтэй байгаадсан сайн. Мөр Ант Нэлсний өдөөс загаар доор байсан түүнийг шийдэглээ. Ант Нэлсэн яваад орсон. За ингэ самбарлуу дайрж байгаа тоглоомнууд бол үнэхээр сайн болоод байна. Mackenzie хэцүү байдалд орсон. Lyle-Mor дундын зай шидэлтэн амжилттай болсон. За өнөөдөр Johnson Сонесон нэг эргээд их хөнгөө өөрийгөө суулгацсан довтлон амжилттай. Баасанд орж гоё алхамт байсан да нэгээр хаяад өгсөн Lyle-Mor. Bryce Johnson нэг дохиж аргалаад зүүндээ яваад орсон амархан байна. Аваарай. Ант Нэлсэн гоё алхамт байсан да. За энэ дайрсан нотгонуудыг хамгаалах боломжгүй байна. Bryce самраас авсан. Урд нь нотгон Ант Нэлсэн ганцаараа гараад ирлээ. Дараахан төгсгсөн Антони Нэлсэн. Нэлсэнгийн хувьд бол энэ удаа баасан дөржийг суулсан. Баасан дөржийн шидэлтэй явуулсан. Гэхдээ хоёр дахь боломжийг Миндваяр үүсгээд багийнхаа 42 дахь оноог авлаа. За тоглооны эрчин суларчлаа да. Наа нар баасан дөрж суларцсан шүү. Баасан дөрж орж өгөхгүй байсан шидэлтийг эцэст нэг орууллаа да. За өдөр шахлантай контактлаад үрт ангалттай зай үүсгэсэн. Дундын зай шидэлт амжилттай авсаар тоо тэнцсэн. Шахлангийн эсрэг ямар гоё хөдөлгөөн бай. Mackenzie Мөр дундаас шидэлтэн ч гэсэн орсноор Завхан Brothers багийн тоглолтод анхудаа тэргүүлж гэлээ. За Нэлсэн дөгөө буцаагаад пик н рол явсан да. Содон жамцын довтлогоо амжилттай болсон. Гоо яваад
байгаа. Сумьяасар бас хөтлөж өгөхгүй байгаа. Дүлгөө мөрөнгийн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Өдөр жавхлан дамжуулалт Балжинэм заазрууд маш гоё довтлооны шилжилт болсон. Энэд үзэгчтэй Завхан Бродерсоос Хурслаа авсан. Эргээд Сумьяасар руу чигсэн амжилтыг дүлгөө мөрөнд тасалдсан. Хурдан дотгонд гарч ирээд довтлогоогоо оруулсан. За өөрөө бөмбөг таслаад үзэгчтэй дунджсыг хүлээлттэй байсан шүү дээ. Одоо Маккензи Муур Даймстон хоёр плей-офф гоё тоглолтыг үзүүлнэ гэсэн. чинь да. Яг зөвжсэн ч зөвхөн Бродерсын фэнүүд гэлтгүү. Сонсогчдыг хүлээж авах. Дүлгөө мөрөнгийн 2 оноо. Антнес наан Балжиням аваа шуушидсэн. Балжиням урваас United баг онооны үлэг авлаа. Тоглолтыг гаргасан цаг дуусахад өгч байгаа. Муур 3 онооны шидэлт амжилттай олсон. Маккензи Муур багта 3 онооны төвчөр бол Муур илүүрчээд байгаа. Алхамтаа томруулсан Маккензи Муур. За эдэр жавхлан бол ерөөсө тоохгүй байна тий. Эдэр жавхлан гаргалаад дамжуултыг 45 руу ямар гоё гаргасан бай. Пас дээр жөөрөг найдвартай суллаж өгсөн 3 он Маккензи Муурын дамжуулт завжин дээр Дүлгөө мөрөн Засланы Араас маш том зай гарсан байсан. Даваад өржин Дүлгөө. Маккензи Муур урагшаа давуулаад өгсөн. Пасн дээр зөрөөд алдсан 2 оноогоо. Ямар дамжуулт таслагдсан тулаг баруундаа яваад орсон. Муурын ээжидсэн хамгаалт улмаар Завхан Бродерсоогоос сул 2 оноо авах нөхцөл бүрдсэн. Муур хурдан тоглоо дахиад Дүлгөө мөрөн сул 2 оноо авч байна. Завхан Бродерс баг. Нэлсэн. Далингумэр эсрэг солгоод өгсгөл амжилттай. Муур ахаад урагшаа бүтэнл баг дуусан дамжуулт Дүлгөө мөрөн дээр ирсэн. Ингээд тоглолт өндөрлсөн. 84-74 Завхан Бродерс баг өөрсдөд нь бас маш чухал байсан хожлыг авлаа.